Санаа эрхэм үзсэн шүү дээ. Лайк HD телевизийн эрхэм хүн цуврал нэвтрүүлэг маань ээлж дугаар үзэгч та бүхэндээ ад зур номын энэ хор улсын дэлгүүрээс одоо үзэгч та бүхэндээ урьж байна. Ингээ та бүхнийг өнөөдөр би чөлөө сэтгэгч Эренцэнгийн Энх Тамир гэдэг хүнтэй одоо та бүхнийг уулзаж байна гэдэг. Тамирах танд энэ өдрийн мэдрэг. За баярлалаа гэдэг. Бид бүхний урилга хүнтэн хүлээж аваад хүлцээсэнд баярлалаа гэсэн. Ном өргөнд дээ шүү дээ. Ном өргөнд. Тамирах маань цагаа барьсан их сайхан байна. Тэгээ Тамирах маань бас өөрийнх нь номыг авчирсан байгаа. Энэ номыг бол одоо Тамирахтай бол би нэг жилийн өмнө нэг ярилцчихсан байна. Ярилцчихсан. Гэхдээ энэ номны уншаад ер нь их нарийн бичиж тэ үгүйсгүй их ойлгож уншвал өгөөж өгнө хүн ойлгоно. Гэхдээ өнгөцгөө уншаад ирвэл бас ойлгохгүй юм байна л дээ. Тэгээд энэ номны одоо өөрийнх нь гарчиг нь бол одоо нэг тэнэг нь л бидний сэтгэлгээний энэ мохордлоос одоо гаргана гэсэн гарчигтай. Энэ гарчиг дээр нь бол их маргаан гарсан. Ямар тэнэг нь одоо биднийг энэ мохордлоос гаргах гэж байгаа юм бэ гэдэг юм. Тэр нэг тэнэг нь хэн бэ гэдэг зөндөл асуудал гарсан тийм. Шүүмж бол тань зөндөө ирсэн тийм. Зарим хүмүүс бол магтсан ойлгож шүү Тамираа дэмжиж шүү гэсэн. Зарим нь болохоор юу хичээд байгаа юм юу яриад байгаа юм ингээл ихэлсэн шүү дээ. Тэгээд нөгөө Тамираа хаан бас байгалийн шинжилгээ ухаан талбай их нэвтэрхээ. Энэ байгалийн шинжилгээ ухаан ер нь 13 дугаар зууны үеэс монголчууд манай хүчирхүүгээрснээ нэг том онол бол тэнд байсан гэж ярьж эхэлж байсан тийм. Ингээд яриаг өргөжлүүлээ бол энэ номныхаа талаар бас яриад явчихвал тийм. Тэгэхээр өнөөдөр их гоё өргөнд байна л да. Нэг өсөндөө юу хэр зэрэг миний орчлон ертөнцийн одоо их уср анхны их тесрэлтээс өмнөх Шингэлжар тур их 50 төлбөөс эхлээл өнөөдрийн одоо энэ нано технологи хүртэлх энэ хөгжлийг бүх түүх намтар яг энэ номын сан дотор байна. Бүгд одоо ердөөс хүн төрөлхтөнд цуглуулсан мэдлэг мэдээлэл энэ дотор бүгд байж. Тэгэхээр зэрэг энэ мэдлэг мэдээлэл дундаас нэг ясанд юу хэр зэрэг хичнээн энэ мэдлэг мэдээлэл байсан ч бид энэс уншиж гараад юм гарчгаад бид ёс сүйллүүд хийгддэг. Яагаад гэвэл бидний сургаал номлолууд ямар нэг юм хурц санаанд хүрдэг байхгүй. Тэгэхээр зэрэг хүн төрөлхтний түүхэнд юу хэр зэрэг хүний оюун санааг зохицуулж ирсэн зүйл бол шашин практик үйл явдсан. Бидний ном энэ дотор одоо бүх тэр шашны номлол сургаалууд бүгд байна. Бүгд байна. Нэг ясанд бид тэр бол хүн төрөлхтний мэдлэгийн архив дотор сууж байгаа гэсэн үг байхгүй. Тэгсэн хэрнээ эндээс аваад юм сурчаад мэдчихэд гараад засаг төрд ажиллаад ирмүү ан гараад ирэхээр зөв буруу үйл хийгдэг л. Яг хой батсан зан гаргадаг, нийтийн өмчнөөс хулгайлдаг, тийм ээ. Ёс бус үйлдэл гаргадаг. Тэгэхээр бүхэн ном уншдаг. Тэгээ ном уншсан болгон бас тийм сайн мундаг хүн биш болох нь шүү дээ. Дахиад Саддам Хусейн Бен Ладен бид нар ч бүгд мундаг номтой болсон. Бүгдээр л уншдаг, бүр бичдэг. Гэтэл ягаад энэ дотор бид нэг юм мэдэхгүй байгаа байхгүй. Ягаад зэрэг хүний оюун санаа зогсож чадахгүй байна. Нэг өсөндөө юу гэсэн үг зэрэг ямар нэг юм хайгаад байгаа юм бид нар. Тэр хайгаад байгаа юмыг энэ номын сантар энэ яг энэ номын сантраас хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг зэрэг өнөөгийн нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлөд байгаа хүмүүс шүү дээ. Одоо эрдэмтэн, докторууд одоо тийм сум бизнес. Энэ усс чинь бүгд ном уншсан. Гэхдээ энэ хүмүүс чинь энэ цаг үе яриад дуусчихсан. Гэтэл хүний оюун санаа зогсуулаагүй л сууж чадахгүй. Аль тэрийг олсон гэсэн үг. Юу хөр зэрэг нийгмийн оюун санааг зогсуулах, хүний оюун санааг зогсуулах зүйл болсон. Тэрийг тайлбарлахад их амархан одоо энэ дотор бол. Жишээ нь одоо 76 гишүүн юм. Бидний одоо сор болсон хүмүүс байна шүү дээ. Одоо их хурл сууч 76 гишүүн. Энэ 76 гишүүн чинь энэ номнуудыг бүгдийг барах нь одоо хондог мэдрэлтэй. Бүр одоо технологийн нарийн одоо эдийн засгийн бол одоо зах зээлийн эдийн засгийн маркетинг гэдэргээд бүгдийг мэдсэн хүмүүс байхгүй. Тэгсэн хэрнээ тэд нэгдсэн нэг шийдвэр гаргаж нэгдсэн одоо юу гэдэг асуудал шийдэж чадав. Энэ оюун санааг зохицуулж чадахгүй байхгүй. Тэгэхээр эндээс бид нэг л юм тайлбар. Бид 76-ад одоо энэ дотор хүүхдийн сургуульчдаа 2-ын 4 гэсэн энэ одоо математикийн жижигхэн сурах дотор тэр дотроос нэг хувьсгчтай тоо болоо тэр 76 гэх юм бол тэр 76 бүгдээр бодно. Жишээ нь 2x тэнцүү 4 гэхэд x тэнцүү хэд вэ гэдэг тэр бүгдээр 2 гэж хэлчихнэ тэ. Нэг чинь. Агтл яг хин нэг нь 3 гэж хэлчих юм бол өстой он шившиг болох гэсэн үг хүн чинь одоо нэг нь шоолж юм энэ шивэр авир яа тэнд байх юм шиг болчих. Тэгэхээр зэрэг яг тийм асуулттай адилхан тийм дүүцгүйч одоо ядуурлыг хэрхэн гаргах вэ гэсэн асуулт. Тэр 76-д өгчих юм бол 76 өөр юм ярьж. 76. Бүр зарим хамтын сэтгэлгээнүүд янз янз хамтын сэтгэлгээн гарч ирээд манай нам хийчихнэ бид хийчихнэ гэдэг. Гэтэл нэг шийдэн төрөх. Харин тэднийг яаж нэг шийдэн төрөх вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр энд бол ямар нэг хүний буруутгаад ямар нэг хүнийг ялгуулад байгаа асуудал биш. Тэгэхээр зэрэг энэ зөвхөн бидний зулам биш хүн төрөлхтний зулам болоод хувирчиж байгаа. Тэгэхээр зэрэг энийг яаж зохицуулах вэ гэдэг юм. Энийг яаж зохицуулах.
Тэгэхээр энд зайлшгүй тэр 2-2-ын дөрөв гэдэг Архимедийн дөрөв үйлдэлтэй хүн болгон мэддэг шиг тийм хүн болгон мэддэг тийм аксиом хөдөлшгүй аксиом ярьдаг. Их энгийн байх нь тий. Их энгийн. Жишээлх юм бол ойлгол авчдаг шууд. Эхний ээж нь зүгээр л та оюуханы мэдлэг хүнээс ямагт ангид байд юм аа гэж чийжилж. Тэгвэл тэр нь учрыг олох гээд ирэхгүй зүгээр эхлээ чийжилж. Оюуханы мэдлэг хүнээс ямагт ангид байд. Энэ ангид байдаг юм а гэсэн энэ аксиомыг энэ номын дэлгүүр дотроос олохгүй байхгүй. Ягаад гэвэл энэ дотроос нөгөө нийгмийн аюулсаа хөтлж байгаа тэр одоо эрдэнэт мэрэгч энэ дотроос ингээд уншаад хийгээд их суутан болохгүй. Ягаад гэвэл энэ номын сонгоос гарахгүй. Тэр мэдлэг энэ номоос дор байхгүй. А гэхдээ би номоос бурдж байгаа шүү. Энэ төр маш их мэдээл, маш их гоё зүйлүүд. Гэтэл энэ гоё сурсан зүйлүүдээ буруу юмд ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр буруу юмд ашиглаад байгаа л зохицуулах гэдэг шүү. Тэгэхээр зэрэг оюуханы мэдлэг чамаас ангид юмаа гэж хэлчихээр зэрэг тэр хүн би мэддэг гэж хамаагүй яриад чадхаа бичиж байгаа. Хамгийн гол. Тэгэхээр би энд юу гэж хэлэх гээд нөхөр зэрэг өнөөгийн энэ ардчил нийгмийн эдийн засгийн тэ энэ хямрал энэ гүнзгий хямрал гэж бидний сэтгэлийн хамгийн гол сэтгэлгээд байна. Жишээлх юм бол хэлээ л да би. Хүний оюун санааг зогсоолоход зайлшгүй аксиом яг тэр 2-2-4-тэй адилхан тийм аксиом хэрэгтэй юм аа. Эхний ээжинд тэ хүний оюуханы мэдлэг хүнээс ангид байдаг юм байна. Ер нь бол энэ номын дэлгүүртээ энэ бүх мэдээлэл энэ их мэдлэг чинь хоримтлагдсан мэдээлэл байхгүй. Энэ хоримтлагдсан мэдлэгийг оюун ухааны мэдлэг болгох хэрэгтэй. Тэгэхэд юу хэрэгтэй вэ зэрэг чамаас хамаарахгүй. Энэ орон зай цаг хугацаанаас хамаарна. Чи зөв газараа зөв цагтаа зөв илэрхийлэхгүй бол оюун ухааны мэдлэг ганцхан чи мэдж байгаа энэ номд ингэж хэлэх юм бол энэ мэдлэг биш болчих. Тэгээ яг энэ одоо өнөөдөр энэ дотор бол гайхамшигтай зохиолууд бий. Гайхамшигтай бүтээлүүд бий. Бид энэ үүсэх асуудал биш. Гэхдээ тэр дотор өнөөдрийн энэ хэмжээнд хүмүүсийг гаргаж чад юм байхгүй. Тэр нь цааш нэрл гарч ирэх хэрэгтэй. Тэр нь нэг тэнийг нь гаргана гэсэн үг байхгүй тийм билж байгаа. Тэрнээс хамтын сэтгэлгээр нам нь ингээд хүмүүсийн сэтгэлийг бууралцах гарч байгаа. Тийм сайн. Тэгэхээр одоо энэ олон зуун жилийн өмнөх одоо тэр гүн ухаантан суутнуудын хэлсэн үгнүүд шүү дээ. Эдгээр чинь хууль дүрм дээр боолын нийгэм ерөөс хамаагүй шүү дээ. Тэр түүхийг алгасаал өнөөдөр шууд өгдөж. Тэр аксиом гэсэн логс сэтгэл. Би өөр дахин бид төөрөгдлөө хаанаас арах вэ зэрэг үндсэн хуулиас гарч ирэх юм. Ерөөсөө үндсээс гарч. Тэрний хөр зэрэг үндсэн хууль болохоо зэрэг ингээ хэлсэн байна. Хүнлэг ардчсан тийм ардчсан хүмүүнлэг тийм нийгэм байгуулах нь эрхэм зорилго гэдэг юм. Ямар нэгэн байгууллагыг байгуулчаад дараа нь ард иргэдээ сайхан амьдрах гэсэн юм ойлгох байж. Энэ зүгээр коммунизм байгуулах гэсэн яг адилхан байхгүй. Үндсэн хуульд ямар байх ёстой вэ зэрэг ерөөсөө тийм маш нягт бидний итгэл найдвар хүлээс юм нягт хүмүүсийн итгэл хайрыг татсан тийм симбол явдал байх ёстой. Өнөөдөр үндсэн хууль бодоход л өнөөдөр амьдарч байгаа бид тэр үндсэн хуулийг үрсийг шууд хүртэж чөлөөт төс зэрэг биелүүлж явах ёстой. Тэгэхээр энэ дээр бол нэлээд үнцгий юу ярил 20-30 минутанд бид тэр яриад байна. Тийм л баг тийм. Тэгээд зэрэг би энэ номыг гаргаад одоо 2 жил болж байна. Гэхдээ хүмүүс бол нэлээд нааштай байгаа. Нааштай хүлээж авч байгаа. Гэхдээ энэ мэд техникийг хэрэг. Энэ бол мэд техник хэрэг. Хүмүүс мэдснээр нийгэмд ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Чиний нэг одоо мэдээ тэгээд яах гэдэг. Энд юугээс эхлээд хүмүүст гэрэлгийг харагдах хэрэгтэй. Харин дараа нь тэр гэрэлгийг яаж асаах вэ гэдэг нь шал өөр асуудал. Тэр гэрэл ямар үед тэр гэрлэгийг жасан тооцох хөр зэрэг тэрхүү үндсэн хууль тэрхүү үзэл санаа суусан цагт. Жишээлх юм бол нийгмийн оюун санаа нь эрүүл орол ухаан тогтмол хүний чөлөө төрөл зориг харьцангуй бүх нийтийн түгээмэл итгэл зүйн тогтмол байх ёстой гэж заасан цагт үндсөө суулгасан цаг. Энэ маш хэцүү. Ягаад гэвэл энэ хэдий ч нэ том дарга байх тусам тэр хүн биш үү? Төсөөлөл яриад эхэлдэг. Хизээч тэр ёс суртахууны номд ярьдаггүй. Яагаад гэхээр зэрэг шүү дээ. Тэд өөрсдөө ёс суртахуунгүй амьдрал гэдгийг мэдчихэдэг байхгүй.
Тийм учраас ёс суртахуунтайгаа бүр сонсох гэж хүсэхгүй. Ийм аюу хатчих жоо. Одоо ингээд яг таны ярьж байгаа юм л шүү дээ. За үнцүүлнэгээс уусчул яг нэг юм. Үнцүүлэх яг тэр яг тий суусан яг тэр өгүүлбэр тэр удаа санаагаар нь ард иргэ сайхан амьдрна гэдэг. Тэгэхээр одоо таны энийг ойлгоно гэдэг чинь нэг асуудал. Бүгд ойлгоод ирсэн тохиолдолд нэг л өдөр гэрэл асахад энэ тийм бүгд гэрэлтэй нэгдэх юм байна шүү дээ. Үгүй ээ. Тэгэхээр нэг юм байгаа. Эхлээд мэдээд авчих. Харин тий. Мэдээд авчих. Ямар ч үрдэн бүхний дээр мэдсэн байсан ч гэсэн энд ямар ч өөрчлөлт байхгүй. Амьдрал үргэлжлэлтгээрээ үргэлжлээд нөгөө логор хулгайнд байдгаар байгаад байхгүй. А гэтэл энэ ганцхан төлөвтлөлт асах нөхцөл нь бий. Тэр нь юу гэхээр зэрэг энэ онол буюу энэ тамир гэдэг хүн амьд байгаа цагт асахгүй нэг гэрэл. Асахгүй. Би амир юм ярьж штэ. Харин тийм хэцүү юм ярьж. Тэгэл төгшүүлтэй ярьж. Төгшүүлтэй ярьж штэ. Намайг одоо цаг болгон цагийн аясаар болон цаг усаар чат хийгээд явцсны дараа энийг аваад ярих хүн захаас аваад гал. Өнөөдөр надад оролцож ярих хүн байхгүй. Тавд одоо бараг л хугацаа яриад эхэллээ л дээ. Одоо наад чинь 10 жил 20 жил 30 жил тийм жил болох болон байгаад би амьд бол байгаад байгаа байхгүй. А гэтэл надад хийх ажил байгаа байхгүй. Нэг ёсондоо юу гэхээр нэг юм ба. Би айгүй эвгүй хүмүүс аймаар юм яриад шүү дээ. Хүмүүс аймаар энэ одоо юу яриад. Тэгж би өөрийгөө айгүй эрсдэл зовлсон юм яриад шүү дээ. Ойгүй тэмэг хүн тий ойгүй ухаантай хоёр хүний хийсэн үйлдэл яг адилхан болох гэдэг шүү дээ. Үр дүн нь энэ нам гарах юм байна гэдэг нь ойлгож байна. Гэтэл энд хүртэл бас нэлээд зэ би юу яриад ингэчихгүй. Тэгээ цаг хугацааг нэг өөрөө сайн мэдээ. Тэгэхээр зэрэг эхлээ сайн мэдээл авчих хэрэгтэй. Оюун ухааны мэдлэг хүнээс ямарс ангид байд юм биш. Хүний мэдлэг ерөөсө 3 очиж байгаа юм. Ерөөсө 3 очиж. Гэхдээ нэг нь биширлийн мэдлэг. Энэ шашин юутай холбоотой биширлийн мэдлэг. Хоёрт нь тань мэдлэг. Энэ одоо байгалийн мэдлэг тань мэдлэг. Гуравт нь оюун ухааны мэдлэг. Харин оюун ухааны мэдлэг нь ямар ч түнээс ангид байдаг. Ямар ч түнээс ангид. Чи хөдлөхөд ийшээ гарахад ямар ч түнээс ангид байдаг. Бид өнөөдөр хөвшөөд яг практик үйл явцаар анзаарахгүй. А гэтэл аливаа асуудал шийдвэр гаргах гэдэг хэрэг зэрэг сэтгэлийн хөөрлөөр юм ханд болохгүй болчихж байгаа байхгүй юу? Чамаас оюуханы мэдлэг ангид гэдэг хахад би юм чи номон дээр ингэсэн. Тэр номон дээр хамаагүй тэр чинь мэдлэг мэдээл. Тийм ээ. А тэрийг хэлэхдээ чи зөв газараа зөв цагтаа маш сонирхол. Ямар нэгэн параметрын дутуул байх юм бол өгч чадахгүй. Ягаад гэвэл зэрэг нэг ийм асуудал байгаа даа. Бид нэлээд гүнзгий ойлгохгүй бол. Тэ. Аливаа бүтцийн гадаад утас нь ингээд аюу нүдэнд ил тодорхой байх тусам дотоод утас нь хүн ухамсарт өртдөг байхгүй. Тэр өртөхгүй юмд гаргаж тавихгүй бол энэ гадаад утас энэ олон ном дотор чи тийм сургаал номлууд үүтэн болгочмоо санагдав. Хүний сэтгэл засчмаар. Бүгд тэр байтугай эдийн засгийн макро үзүүлэлтүүд их тодорхой харагдаад ирэнгүүт эдгээр чинь зээл аваад ялцчих гэдэг ш. Зээл аваад тий. Хаанаас ч зээл аваад ингээд бүгдийг зохицуулчих гэдэг ш. А гэтэл дотоод зөрчил нь хүн ухамсаргүй болдог. Тэгэд нэг юм би энэ эдийн засгаас заримдаа ичдэг ч юм уу заримдаа дэж санаа зовдөг. Олон жил реформ эдийн засгийн реформ хийнэ гэж ярьсаар ирсэн л ярьсаар ирсэн. Гэтэл тийм реформ гэдэг юу болдгийг мэддэг юм шиг байна. Реформ гэж яриад байдаг. Арай зээл авна гэдгээ одоо юу гэдэг тэрийг реформ гэж ярьдаг юм шиг. Эсвэл хөрөнгө оруулалт реформ гэж яриад байгаа юм биш үү? Реформ гэж яг ямар юу хэлдэг вэ зэрэг юм байна. Нэг бүр би эдийн засгийн бол сонсоод аваасаж болдог. Юу вэ зэрэг эдийн засгийн бүтцийн макро түвшинд болон микро түвшинд эергээр зэрэг үйлчлж чадах шийдвэр нь л реформ агуулж байдаг байхгүй. Нэг өсөндөө тэр шийдвэр хинэгч ялгахгүй. Жигдүүлэх хэмжээнд реформ. Яг энэ реформтой адилхан хүний сэтгэлийг реформ хийх гэдэг чинь юу гэдэг вэ зэрэг оюун ухааны мэддэг чамаас ангид юм шиг гэдэг. Зүгээр л 2-2-ын төр хичээлж эхлээд хичээлж хүчээр олохгүй л хичээлж. Гэхдээ энэ гэрэл асах болоо. Энэ гэрэл асна гэдэг юу вэ зэрэг нийгмийн оюун санд хүчтэй нөлөөлөх номлогч нар тэмцэгч нар гарч ирнэ. Яг намайг байгаа том хүн юм байна. Тий. Ерөнхийд бол одоо ингэж яг хэлэхэд одоо яг таны яг ярьж байгаа энэ онол шүү дээ. Хичээл сэтгэлгээний онол тий. Энэ ингээ хэрэгжээд бол одоо ер нь ард түмний амьдрал ер нь бүхэл юм тий. Чигдрээд яваад хүн шудраг ёсоо бүгдийг ойлгодог болсон бүхэл юмудаа тэнцвэрч ин л гэж ярих гэдэг л та. Нэг гэрэл асна. Тэгэхээр одоо яг та ингээ ярьж байгаа. Тэгэл одоо нэг юм яриад шүү. Нэг аимшигтэй юм яриад шүү. Тий. Тэгсэн цагт л энэ номыг ойлгол хүмүүс. Нэг бол тог арай л энэ дээр гарч ирэл тайлбарлана гэдэг шүү дээ. Би юм ингэж биш тий. Ингэж юм. Тэгэлээ. Нийгмийн оюун санааг өнөөдөр нийгмээс асар хүчтэй нөлөөлж байгаа энэ одоо юу гэдэг юм да цаг үеийн дууч чуунуудад ярьдаг. Одоо навраас эхлээд одоо ярьдаг асуудал. Цаг үеийн дууч чуунууд. Энэ хэд бол зөвхөн цаг үеийн дууч чуунууд.
ихэнх нь цаг үетэйгээ тооцогч нь. Одоо социализм үед гайтгыг бид гайтгыг манай соёлын гавь зэтгэлтэн гайтгыг бол асар өндөр гавьяас гэтэл тэрний бүтээлүүд бий л дээ. Манай Маяковский гэж нэрлэгдэжсэн. Ховсголын дуучин болж ирсэн. Социализм магтанд дуулж ирсэн тий. Тэр хоёроо бүр тийм туйлсын чанартай найраглууд Дэмтнээс Хватар капиталист өөр Владимир Ленин гэсэн тийм зохиол хийжсэн. Гэхдээ энэ одоо яг тэр хүний зохиолыг авчраад өнөөдөр энд хүмүүс уншвал тэр бол нийгэм онц нөлөөлж чадахгүй. Тэр цаг үед. Тэр цаг үед л тэр цаг үед. Тэр юу хохирсон бэ? Тэр асар их авьяастай тэр жүжигч тэр зохиолчийг савын үзэл суртын зэвсэг болгоод хоригдсон байхгүй. Хамгийн аимшигтай. Тэгээ ямар сандаа олон бүтээлүүд нь гайдсан л байна. Тэгээд нэр нь хүртэл гайд үгээд ерөөсөө тийм дуу алдахгүй хүмүүс байдаг. Би сонсч хэлсэн л та. Яг түүнтэй адилхан намайг тэгж ойлгох юм буруу ойлгох. Би цаг үеийн дууч биш. Би бол энэ цаг одоо энэ эрэх хоргож мөнхийн дууч шуу нь байхгүй нэг өсөнтөө хинч нэрцэж чадахгүй. Бүр хинч нэрцэж чадахгүй. Чамаа оюухан бид чамаас ангидж байгаа хэлчихэд хинч нэрцэж чадахгүй. Гэхдээ энийг би болоход өнөө тайлбарлах. Яг энэ Платоны теоремыг батлах явцад тийм аксиомчлогсын хүчтэй логистикүүдтэй тулчиж байгаа байхгүй. Бүр хөдөлшгүй. Тэр тусан логистикүүдийн төсөөллөөр л өнөөдөр онлайн хэмжээнд хэлээд байгаа байхгүй. Тэгээ зэрэг хинч нэрцэж чадахгүй юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн бидний зовлон биш. Би энэ ертөнцийн зовлон гэж хэлээд байгаа шүү дээ. Хүмүүс эхлээд 2-3 хаан юм чийж тавьчих хэрэгтэй. Эхлээд оюуханы мэдлэг ангид гэж одоо юу яриад байна вэ? Чи гიშгтээ орон зай цаг хугацаа оршихуйг хамаарч байгаа. Ярихтаа тэгж хамрах хэрэгтэй байхгүй юу? Ярихтаа. Би мэд юм хамаагүй те. Тийм биш. Сайн бодох. Яг л хүмүүс чамайг тэмэг юм. Чамаас оюуханы мэдлэг гарахгүй байна. Чи зүгээр чийжилсэн юм яриад байдаг гэдэг шүү дээ. Худлаа ярьж чадхаа байж. Тэгээд энэ хүмүүсийн сүүлийн 26 жилийн даарчлаас хойш манай ерөнхий хэрэг цагаан мартаа шүү дээ. Давхиж өглөөч ертөнцөөр нь давхилж байгаа. Тэ. Борноосоо буугаад наадмаар нэг тойр див бэ те. Дивлээ те. За яг тэр хүн цагаан мараа наадаг одоо борноосоо буусна одоо. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээг асар өндөр инфляцид хүргэсэн. Би энэ хүмүүсийн сэтгэлгээг инфляцид буулгах гэдэг байгаа байхгүй. Энэ бас яг хөрсөн дээр яг бодит үнэн дээр юм уу бодит юм дээр буулгах гэдэг шүү дээ. Оюун ухаан дээр буулгах гэдэг. Тэгэхээр зэрэг арчлагыг маш зөв тодорхойлох хэрэгтэй. Арчлаг гэдэг ойлголт чинь бол ямар ойлголт вэ зэрэг юм ойлголт. Бүхний тэрэ чөлөө төсөл зэрэг тэгш хэрэгтэйгээр идэх хүслийн тухай ойлголтыг л арчлаг гэдэг. Тэгэхээр арчлаг тодорхойлж болноос юм. Бүр хөдөлшгүйгээр ч юм говьшгүй тодорхойлж болно. Тэгэхээр үгээр зэрэг хувийн болоод хамтын ирхашин тий. Хувийн болон хамтын ирхаш биш ирхашин тийм. Түгээмэл ирш захирагдаж түүний зогсол сохирлын хангалтыг арчлах нь ерөөсөө л товчхон тодорхойлж байна. Тэрээс арчлаг одоо өнөөдөр юу хэлт юм бэ хүнээс хоо зэрэг би үг хэлгэрдэг гэдэг. Тэг үг. Арчлал зөвхөн ирэх ашиг л зогтолж. Харин таны юу дуртайгаа ярих энэ төр чөлөөтэй. Ганцхан ярихаас өмнө та тэр аксиомыг мэдчих хэрэгтэй. Оюуханы мэдээ чамаас ангид гэдэг чинь хүн болгоно мэдэн шүү. Ер нь таны ингэж яг яриад байгаа энэ онлайн хүмүүс ингэж яг голц сүм юм тий. Зоримж одоо ингэж тогтоод өртөө авчлаа. Аливаныг нэг тэнд гүжирч бодолч нэг үг хэлгээд тийш бол аялдан дахгүй л болох юм байна шүү дээ. Шууд ойлголт. За ийм байна. За ингээд орол их тэгж харагдах гэдэг шүү дээ. Бүгдээрээ ингээд оюуганы мэдлэг ангид хэлчихээ нэг нь худлаа хийж 3 хядлаа хийж чадхаа байж байгаа байхгүй юу? Чадхаа байж байгаа юм. Яг бол өөрөө цэгнэл хэлж байгаа байхгүй юу? Тэгтэл тэр хэмжээнд очно гэдэг бол бас л олон цаг тоолно. Их цаг хугацааг тоолно. Олон жилийг тоолно да. Олон жилийг тоолох шээ энэ ерөөсөө цаг хугацааны асуудал. Ягаад гэвэл зэрэг энэ спонтан үзэгдэл байхгүй. Би хилчгэр зэрэг ингээд дамжуулаад ингээд явчихна. Зогсохгүй. Энд ч зогсооч чадахгүй. Нэг өдөр л нэг чинь барай гараад ирнэ. Гэтэл намааг байгаад барьна гэдэг маш хүнд. Тийм хүн. Одоо ингээд хүмүүс чинь нэгдэж штэ. Тийм нийтлжгээл явдаг. Тийм өөрийнхөө үзэл бодлыг л бичдэг. Эсвэл одоо нэг фэстер ч юм уу нэг юм тавихтай тий. Тэдэн таксын чинь нэг одоо таны яриад байгаа штэ. Эндээс ингээд ном уншичаад тэр одоо нэг юу гэдэг өөрөө олсон тий. Эндээс олсон юмыг л гаргаж бичээд штэ. Гэтэл таны болохоор өөр маягаар өөр өнцгөөс өөр юм шүү дээ хайж штэ. Чи одоо яг зөв харж хэлж байна.
Одоо ингэж бодъё л да. Энд байгаа эрдэмтэн мэрэгдүүд энэ номоо бичээд ном сурвалжаад байна. Та мундаг хүн гэж хэлж болно. Гэхдээ нийгмийн аян зогсож үзэж чадахгүй. Тэд чи эрдэмтэн мэрэгдүүд байхгүй. Харин би бол суутган байхгүй. Ягаад өхөр зэрэг шүү дээ. Суутан суралцдаггүй. Эндээс би хэрэгтэй юм авдаг болохоос ингээд суралцаа суутан болохгүй суралцахгүй. Хэрэгтэй юм авдаг. Тэд төрдөг байхгүй. Зүгээр төрчдөг. Билээч. Суутан бол зүгээр төрдөг. Гэхдээ маш ховор. Би бол нэг үзэгтэй дөнгөрөхтэй. Гэхдээ би маш зоригтойгоор маш тэнийг юм ярьж хардж магадгүй. Гэхдээ сайн ихтлэн бодоод үз. Сайн бодоод үз. Тэгэхээр одоо тантай ингээд одоо юу эвлэн нэгдэг ч юм уу. Таныг дэрэмждэг. Одоо тий доктор профессор одоо янз бүрийн залуучууд байгаа шүү дээ. Тийм залуучууд байгаа. Нэг эдийн засагч залуу байгааг бол би мэдээд байгаа. Тий. Энэ нэг юм байгаа. Агшин үүч хамт үйлчлэгээ зэрэг ярьж байгаа байж байгаа. Надтай ярьж байгаа байж байгаа. За тийм бай. Тий. Оюухан мэдлэг ангидж үгээд энийг ерөнхийдөө нэг шугамд ороо авчлаа шүү. Тий. Ингээд чимээгүй ингээд авахгүй. Нэг өсөндөлцөөд ингээд арайд байвал асуугаад яваа. Асуугаад яваа. Тийм бай. Далд хүлэн зөвшөөрдөд энэ чинь тийм. Харин няцаж чадах юм чи. Эдгээр чинь няцаж чадахгүй. Дугаа хүлэн зөвшөөрч чадсан. А бүр би шүү тэр том дарга нар ч өөрсдөө ёс суртахуунгүй амьдарч байгааг мэдж байгаа учраас ёс суртахууныгаа тухай сонсох хүсэж байна. Хүсэж байна. Та ингэж болдгоо юм эсвэл за энэ нэг 30 минут л та. 30 минут. 30 минутын заримуд бол багтаахад хийх хэцүү хүмүүс хэлдэг. Ер нь баярхан 30 минутыг жоохон сунгуул яасан гэж оролцож байгаа хүмүүс санал дээр. Одоо та бүхэн ярил яриад таа. Тэгэхдээ энэ онол дээр ч юм уу одоо яг тань ингээл ер нь харахад ингээл надтай ярихад нүд чинь ингээл асаал босч ирээд байгаа байхгүй. Шатах гал одоо тий. Зүрхээс уулаад тий. Өргөдүүлээ явдаг шиг. Алигаар гант шиг тий. Тэгэхээр тань нар бол яг тэгж харагдаад байна. Тэгэхээр одоо яг таныг энийг ойлгуулаад бас нэг хүрээлүүд нь шүү дээ. Тий. Хэсэг бүлэг гэхээр одоо бас буруу тишээс яах юм. Хэсэг одоо номын нөхдөд байдаг, журмын нөхдөд байдаг. Нэг онлог ойлгоод ярилцдаг, тэнийг задалдаг тий. Бүх ингээд бүх задрааг нээдэг. Тим залуучууд байгаа. Байж болно. Ярьж одоо та бол байж болно гэдэг байна. Гэтэл та бол яг өөрөө байгаад байгаа байхгүй. Тим залуучууд цэнэглэх. Одоо ингээд та хоёр ярьлаа шүү дээ. Параллельны болж болно. Би гэхдээ танаас зөндөл юм сонсох хэрэгтэй байхгүй. Огтлцол биш. Дандаа параллел нэг урсгалаар нэгэн жигээд ингээд урсч яадаг. Би хэлээд шүү дээ. Энэ Жирс 2-3 аксам чийлж байгаа. Энэ бүгдийн шилжгээд 2-3 аксам чийлж гисэн. Тэгэд миний хэрэг байхгүй. Ягаад гэвэл тэд миний мэдээд авцсан. Гэхдээ надаас өндөр боловсруулсан хүмүүс байхгүй гэдэг чинь. Ядаа тэд юу хүлээгээд байгаа юм бэ? Тэгэхээр та дэлхийл гэсэн үг тавиад шүү дээ. Тий. Цааш. Тий. Цаашаа өөрөө хайгаад явчих. Өөрөө зогсоо. Ирэлхийл. Тэрнээс ном ч зогсохгүй. Тийм ээ. Ганцхан чи өөрөө зогсох байхгүй чи. Хүн болно гэсэн үг байхгүй. Эхлээд хүн болно. Тэгээд дараа нь ном сурна гэсэн үг байхгүй. Би энэ номын дэлгүүрлөө шүү дээ. Олон гоё ном мэдлэг авч гата гараад ёс ус үйлдэл хийж байгаа. Би зөндөө мэднэ. Мэдж байгаа. Яг ном толоод яг зөндөө гоё ярьдаг. Гэтэл ойр мацгуулж чаддаг. Гэтэл тэр хүмүүс ном орж уншихаас өмнө энэ агшам мэдээд биччих хэрэгтэй байхгүй юу? Агшам чи оюуханы мэдлэг хүмүүс гэдэг. Энэ цуглуулж байгаа тэр хүн хийх ёстой юм аа. Хормоо санаанд ачлахгүй чинь гарах чадах байхгүй юу? Тэрийн юу зохицуулдаг вэ? Хүний чөлөө тусрыг хангасны аршил гэдэг маш зөв тодорхойлт тэргээ зохицуулж байна. Жишээлх юм бол биш шүү дээ. Ардчлалын хамгийн том дайсан бол авилгал биш. Хамтын ухамсарт ус сэтгэлгээ. Ардчлалын хамгийн том дайсан бол хамтын ухамсарт ус сэтгэлгээ. Энэ хэлийг хэн ч нисэж чадахгүй. Хэдэн зуун жил байсан ч аюул энэ ном дээр бичээд байж байгаа. Бичгээр гарна. Бичээр гараад байж байгаа. Ягаад гэвэл эн чинь өөр агшаамч үйлчлээд эхэлчихсэн байгаа байхгүй. Гэхдээ мэдээж энэ хүн төрлөختнийг давж үйлчлэхэд хүнд ганцхан зүйл зүйл. Тэнд Америкийн нэгдсэн улсууд өнөөдөр ардчлалын үнэт зүйлсүүд алга болсон тодорхой болсон мэдгэж яхад энд асж байгаа хэрэгтэй байхгүй. Монголоос. Энэ бол заяагдам юу байхгүй. Монголоос гарцсан. Би одоо Монгол гэж онгорохгүй л та. Гэхдээ эрүүл сэтгэлийн гал голомт уу одоо энэ Төв Азийн өндөрлөлт татаас зайлшгүй гарна. Яагаад зайлшгүй гараад байна вэ гэж тэр бид ухаантад бидний ерөөс байгаад тийм болгочихсон. Бид хамгийн зөв шийдвэрээр нүүдэг байхгүй юу? Цас ухаад тэмцээд байхгүй зууд мал өчөх гэдэг үл үүстэй газар. Хавар төрөг цагаар мал ерөнхийдөө Азийн чэйзнээс л эхний том дэсрэлт. Үгүй эхний том тунхаг бол. Өнөөдөр л энэ цэцлэгийн мохорд байхгүй юм. Дэлхийд дахин орсон. Энэ дэлхийд дахин орсон цэцлэгийн мохорд нэг усуд авч ирсэн. Харин монголчууд гаргацсан хүмүүчүүд гаргацсан хийцэн хааны үж гаргацсан баг. Одоо бидний гарга хэлж яг хэлж байгаа юм. Яагаад? Билж шүү дээ. Дөнгө сайхан Дональд Трамп ерөнхийлөгч болсон. За тэр хүнийг яг ерөнхийлөгч. Гэхдээ энэ юу гэсэн зэрэг Америкийн нэгдсэн улсын одоо жинхэнэ арчлыг тээж авдаг ерөнхийлөгч хинээд тусан Обамагаар дуусчихж байгаа.
Юус дуусчих. Инээс цаашаа дандаа шоунд. Өөр нэр битнэ. Тэг ягаад гэвэл тэнд үндэс зүйлс нь нийгэмд нь өөрт нь байх болсон болж байна. Сурд нөх. Тэнд юу үйлцэнгээс яг төрийн үндэс зүйлсүүд байж болно. Тэгэл төрийн үндэс механизм технологиуд ямар ч байж болно. Гэхдээ хүний оюун санаа зохицуулаагүй цагт бол тэдний оюун санаа зохицуулаагүй цагт бол дуусчихсан. Одоо эндээс асах хэрэгтэй байхгүй асах хэрэгтэй. Одоо жишээ нь би дахиад нэг жишээ хэлээ л да. Оросын холбооны улс өнөөдөр Владимир Путиныг бол итгэл найдвар гэж харж байгаа. За муу юм бодоод яг хөөхтэй Владимир Путин одоо цаг усаар явуулж дахид тэнд асар том юм өгсөн. Яг дараагийн залгамжтай гарч ирсэн Путин биш тэр. Хичнээн сур гарсан. Нэг юм ялгаа аваад гэтэл урд манай урд төш хятадын коммунист нам байна. Хятадын коммунист нам бол бүх хятадын итгэл найдвар. Гэхдээ 80 сая коммунистуудын хувьд бол айдас төрүүлсэн хамтын хумсууд үстэл. Сая хуужин 5 үеийн сая гаруй хүний тэр дотор үнэхээр л юу хэл ахвар асуудал байгаа. Гэтэ тэрний хомрогод хичнээн хүн айдас төрүүлж байгаа юм. Үлдэж байгаа хүмүүс нь айдас. Дараагийн хэн гарч ирээ дахиад ингэ. Энийг зохицуулахын тулд энэ зайлшгүй. Энэ чинь хүн төрлөختний байх хүн болж байна. Тэгээд би өөрийгөө суудагч ичихгүй бүр ингэ улаан цай хэлээд шүү дээ. Үнцнийг цаг дуслаа. 30 минут. Амархан бай. Цааш нь үргэлжлүүлээрэй. Тэгээд дараагийн юун дээр би таныг бас өөр дөрөвдөд өөрнөө тий. Болон надад чөлөөт цааш яах. Бас энэ дээр чинь бас онлогийн ярьсан байгалийн шинжилгээ ухаан тий. Одоо юу гэдэг нийгмийн шинжилгээ ухаан бүгд ярьж ирсэн ч гэсэн тий. Бас цаана дэлгэхгүй нөх үзэр дэлгэхгүй хувцас байгаа шүү дээ. Би энэ намаа сайжруулаад дахиад хэвлэлтэнд бэлтгэж байна. Удахгүй гар. Тэгэхээр зэрэг би хэлгээд энэ намайг бас жоохон айхуухан хэвлэж санагдав. Тэгтээ жадлахаа хэлж байгаа. Тэгээ одоо бол баг энэ зарагдаад тарагдаад баг дууссан юм да. Ингээд дууссан тий. Сaalга тамира хатанд их баярлаа. Нийгэм болоод одоо байгалийн шинжилгээ ухаан тий. Оюун ухаан. Ангид их одоо. Би ч гэсэн та нарт их баярлж байна. Яг зөв хүн төрөлхтний цуглуулсан асар их гүнзгий мэдлэг дундаас бид юу хэрэгтэйг хайгаад эндээс болохгүй. Би бас нэг жоохон нааштай их зүг газараа бас жоохон ч гэсэн ойлгож өгсөн болов гэж бодоход их баярлж байна. За танд. За. Уран бүтээлээ. Амжилтс уран бүтээл ингэж байгаа шүү. Энийг ч бас мэдчихэж штэ та хэлж штэ тий. Энэ чинь ингээд нөгөө дадлах зөв өөрөө инстинктээрээ сурсан юм биш. Би бол өөр ертөнцөөс юм хайж яах тэгэл би энд бас ухаад авлаа. Баярлалаа танд. За баярлалаа. За ингээд үзэгчтэй ингээд манай өнөөдрийн эрхэм хүн сурал ярилцлагын нэвтрүүлэгт чөлөө сэтгэгч Эренцэнгийн нэгтэй мэрэг хуралцсан. Баярлалаа. Дараагийн дугаараар ирэх болцоо. За баярлалаа үзэгчтэй.